Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, энэ сангийн даалгаврын сангийн заавар үйл явдлыг өнөөдөр хүргэж байна. За, та бүхэн миний сан руу ороод даалгаврын сангаа дараад орно. За, тэгэнгүүт даалгавар нэмэх гэсэн юм төвчлөр хандж байгаа. За, энэ дээр дарснаар дараах байдлаар сарагдана. За, тэгэнгүүт хэдвэр ангийн ямар хичээлийн даалгавар бэлтгэж байгаа вэ гэдгээ сонгож өгнө. За, тэгээд тухайн хичээл дээр ямар нэгж ямар ээлжит вэ гэдгээ сонгож өгнө гэсэн үг. За энэ дээр би ингээд тавьчих. За тэгээд тухайн даалгавар дээр та даалгаврын төрлүүдээ эснэрээ сонгож өгөх боломжтой. Задаа даалгавар байна уу? Эсвэл харгалзуулах даалгавар байна уу? Аль эсвэл нэг сонголттой даалгавар оруулах уу гэдгээ бас энэ дээр тохируулж өгнө. Тооруулах гэдэг бол эсэлт ерхий шалгалтын нэг математик дээр математикийн задгаа даалгавар дээр байдаг шиг одоо нэг x нь тэд, y нь z, тэд z нь тэд гэдээ оруулдаг. Тэр даалгаврыг энэ тоо оруулах дээр оруулж өгдөг. За ингээд ер нь бол энгийн тест оруулах учраас нэг сонголтыг нь сонгочихъя. За сэргээ санах уу, ойлгох уу, хэрэглэх үү, задлан шинжилгээний даалгавар оруулж байгаа гэдэг эндээс бас сонгож өгөх боломжтой. За тэгээд даалгавраа өөрөө энгийн хүнд дундаар нь бас ангилах боломжтой. Хамгийн гол нь даалгавартаа заавал чихөө оноо оруулж өгнө. За энэ дээр би нэг оноо оруулаад өгчий. За тэгээд тухайн даалгаврыг та оруулахдаа өөрийн болон нийтийн оруулах боломжтой. Өөрийнхөө оруулах юм бол та тухайн даалгаврыг зөвхөн өөрөө ашиглах боломжтой байдаг бол нийтийг оруулах юм бол тантай адилхан мэргэжлийн багш нар эснэрээ даалгаврын сангаас татж авч ашиглах бүрэн боломжтой байдаг. За энэ дээр би нийтийн нэр ингээд оруулж үзүүлье. За энэ их нэмэх гэдэг төвчлөр бол монгол хэл болон англи хэл дээр байдаг дээрх ихийг уншаад дараах даалгаврыг ажиллаарай гэх мэтлэнгээр тиймэрхүү даалгаврууд орж ирдэг. За тэр даалгаврууд дээр их нэмэх энэ төвчлөр дээрээс ихээр нэмж оруулж өгөх боломжтой. За их нэмэх гэдэг дараад оронгууд файлаар авсрах болон өөрөө бүртгэж бичиж шивж оруулах боломжтой гарна байдаг. За асуултан дээр. За жишээлх юм бол өглөө дурсалтаар асуулт бэлтэж байгаа учраас за ингээд асуулт бэлтгэж оруулж байна гэж бичиж. За тэгээд энэ дээр болохгүй яг ер нь бол юу гэсэн чи ямар ч мэдээлэл байж болно. Даалгаврыг дараах байдлаар ажиллаарай. Аль эсвэл дээрх даалгавар өгүүлбэрийг одоо хийх дараах одоо нөгөө нэг даалгаврыг одоо ажиллаарай гүйцэтгэрэй гэдэг ч юм уу. Аль эсвэл шууд бодолт юм уу даа өгөөд даалгаврыг гүйцэтгэрэй илэрхийлийг бодороо хэлбэрчлээрэй гэх мэтлэнгээр төрөл бүрээр энэ дээр асуултан дээр оруулж өгөх боломжтой. За энэ дээр манайх болохоор даалгаврын математик томьёо оруулдаг хэсэг одоохондоо байхгүй байгаа. Тийм учраас та бүхэн маань зураг оруулах гэсэн энэ хэсэг дээрээс томьёотой одоо бодлого тийм ээ эсвэл математик ашигладаг физикийн, математикийн, химийн янз бүрийн томьёотой хичээлүүд оруулах шаардлага гарах юм бол скриншот буюу зургаар нь файлаар авсгаж оруулах боломжтой. За тэгээд та оруулж байгаа даалгавар маань хэдэн ч хувилбартай байж болно. 5 хувилбартай байгаад та хэрвээ энэ дээр 4 хувилбар харагдаж байвал хариулт нэмэхээр нэмж даалгаврынхаа хувилбарыг нэмэх боломжтой. Аль эсвэл бүр эндээсээ хасахт x дээрээ дарж устгаад 2 болон 3 хувилбартай тийм үг сайжруулдаг 20 хувилбартай хүртэл байлгах бүрэн боломжтой. За би энэ дээр 20 хувилбартай оруулж өгөнгөтэй. Тийм. Эсвэл зөв буруу. За зөв. Эсвэл буруу гэж оруулчихъя. За тэгвэл хамгийн гол нь зөв хариултаа заавалчгүй чеклж өгчих шаардлагатай. Таны тухайн оруулж байгаа тестийн зөв хувилбар нь аль вэ гэдгийг та харж агаад зөв хувилбараа чеклж өгөх шаардлагатай гэсэн. За энэ дээр мөн адилхан бас математик байхгүй учраас бас хариултаа бас зургаар барсан нөгөө энэ дээр хавсгаж оруулж өгөх бүрэн боломжтой байдаг. За тэгээд тухайн даалгаврыг та оруулаад бэлэн болсны дараагаар хадгалах төвчлөр дарнаа. За хэрвээ та тухайн даалгавар дээр бодолт бас нэмэлтээр оруулж өгөө гэж үзэх юм бол энэ дээрээ бас бодолтыг нь бас давхар хамт оруулаад хадгалах төвчлөрөөр дарж өгч болно. За бодолтыг болохоор бодол гэдэг нь болохоор зөвхөн математик болон физик төр байдгаар бус одоо нөгөө та тухайн даалгаврыг яг хэрхэн ажиллах байсан бэ? Хэрхэн ажиллавал яг боломжтой зөв бодол хувилбар гарах байсан бэ? Яаж бодох байсан бэ гэдэг аргачлалыг нь зөв хариултад бас энэ дээр оруулж өгөх бас боломжтой. За ингэж бодоод ийм хариу гарнаа гэдэг ч юм уу.
Тиймэрхүү байдлаар бодолд оруулж өгөх боломжтой. За тэгээд боллоо гэснийхаа дараагаар хадгалах төвчлөөр дарснаар таны даалгаврын сан бүртгэгдэнэ. За тэгээд даалгаврын санд бүрдсэн даалгавраа та даалгаврын сангаас хүснээрээ хайгаад болоод авах боломжтой. За би сая 7 дугаар анги дээр тийм ээ нийгэм судлалын хичээл хийсэн. За тэнгууд ингээд хайгчлаар дараа түрнгээд хамгийн сууд оруулснаасаа хамгийн түрүүнд оруулсан ингээд доошоо ингээд батлаа хэрэгжиждэг. За бид бүхний дөнгөж сая бэлтгэсэн асуулт энэ дээр орж ирсэн байна. За энэ дээр орж харангууд ингээд зөв буруу гэдэг ингээд чигтэйгдчихэдэг. Хэрвээ энэ дээрээ та бодолтыг нь оруулсан байх юм бол энэ доор нь бодолт нь муу адилхан харагдахаар байна гэсэн. За тэгээд ингээд даалгаврын сан бүрдүүлсний дараагаар та тухайн даалгавраасаа өснөрөө шалгалт болон сорил үсгээд авах бүрэн боломжтой.